Эзэн төрийн бол үр дам мууддгийн шалтгаан юу гэхээр тэр амьтны ам таслахтайгаа зэрэгэл им тангийн үр чадал муу болох болцоо өржин шим муу байх энэ төр гэд эдгээр байд юмаа гэж. Одсрон бурхны бурхан багшийн урдлын бурхны үед ингээд бясалгал сууж байсан тийм гогним ба гэж одоо бясалгаалээд тэгээ гадна талын одоо янз бүрийн мэдрэхүүн энэ төр байхгүй дотоод сэтгэлдээ бол ингээд маш гоё амар амгалан бясалгаад ингээд сууцаад нэгсэн дон тэр оюун ухаанаа маш жижигхэн хэсэгтээ ингээд хураангуй болгоод өөрийнхөө амар амгалангийн төлөө бясалгалд ингээд суудсан гогним ба байсан. Тэгээд дараа нь бол өөр нэгэн одоо бурхан ирээд хэлэх ёстой гэж юм л да. Зөвхөн өөрийнхөө амар амгалангийн төлөө ингээд бясалгал сууж болохгүй. Одоо босоод одоо олон хүмүүсийн одоо сайн сайхныг хийх хэрэгтэй гэж хэлэхтэйгээ зэрэг босдог гэж бясалгалаас. Тэрнээс чи өөр бол юу ч тэр нөлөөлж чадахгүй. Бүр галав юулж явах ч гэсэн тэн дотор одоо галаар юулээд усаар юулээд ингээд тэгшгээр дэлбэлт явуулж байгаа тэр дотор бай явж л байдаг гэж аахгүй. Ингээд босоод ирэх үед нь сүү өгсөн байл да бурхан багшийн үед. Яриа шүү. Тэгэнгүүт амсч үзээд бод усны чамд алга ба штэ гэж хэлсэн гэж. Ямар одоо галбтаараа ямар цаг үед явж байгаа, ямар бурхны үе ч юм те. Тэгээ одоо бо шагжтай бурхны, шагжаамны бурхны үе юм а гэхэд хүмүүсд тэр үеийн одоо бурхны одоо усны чамд алга байна гэж. Нөгөө юмны ингээд чанар маш мутцсан байх нь штэ. Гэхдээ тэгэхээр тэр тодорхой хэмжээнийхэн цаг үеийнхэн одоо тэр эзэн төрөг үе тэр хэрэглэгдэх юмнийхаа үр дүн гэж хэлдэг. Тэр бол тэр хүнийхэн одоо үр дүн байдаг юм а гэж би бодоод байд. Миний нэг наад цах их сайхан хайртай. Одоо 100-ийн сар очивол тэр ахад би хүүхэд байхдаа тэдний айрыг хуудаг. Тэр ах маань их айр сах гоё айртай. Адууч хүн байсан. Тэгээд тэр ах маань нэлээд настай болсон би. Тэгээд тэр намар нь би очиход их гоё байсан байхгүй айрыг нь. Тэгээ хавар тэр ах маань нас орчих. Тэгээд 100 болчих. 100 болохдоо дахиад нөгөө гэрээ хөлийн хүмүүс байгаа шүү дээ. Эхнэр нь байгаа, хүүхдүүд нь байгаа. Тэгэл адуу мал нь хэвээрэл байгаа, нутг нь хэвээрэл байгаа, бүх юм нь хэвээр байгаа. Тэгээд очиод айрыг болсон чинь айргных намд өөр болсон. Нөгөө нэг гоё амт байхгүй. За яг энэ удаа жоох эсээгүй байж магадгүй гэж. Дараа нь намран дахиад дараа нь 100 дахиад очиод тэр наад цайхаараа би байнга орж байгаа шүү дээ. Тэр явж явах замдаа ингээд ороод. Тэгтэл тэр нэг гоё амт төрөөс ах болцсон. Тэг би бод тэр хүний л дагавраа байж гэж. Тэр хүний хөдөлмөрөөр тэр хүний одоо хэрэглэх төсөл амтыг бид амсаж ирсэн байна л да. Тэгээ тэр амт байхгүй болсон. Тэг би өөрийнхөө номороо дүгнэлт өгч яахгүй. Тийм бол улс орлын үр, зохилдох шалтгааны үр, эзэн төр энэ гэдэг ингээд бидний авч эдэлж байгаа буянч тэр нүгэлч тэр үр дүнгууд нь өөр байдаг. Бүгдээрээ л гав ганцхан нэг юм юун дотор оруулцдаг байна шүү дээ. Одоо хулгай хийсний үр дүнд үр тариа өчүүхэн баг, сайн тариа ургахгүй, ургац гарахгүй, ган гачиг ихтэй, хур ихээр буух, үр тариа хатаж өгөө болохгүй юу гэж. Тэгэд энэ үлийн үрчин бас сайн байгаа. Түм билээ, түм маян билээ гэж. Нийтийн үлийн үр гэж байна. Нэг хүний үлийн үр гэж байна. Бид хэдийнхэд ингээд өөр дор. Одоо ингээд бид чинь шийдүүлээ байна. Ингээд нэг 10 өөр байлаа гэхэд 10-нгийнхэн төстэй идэх хэвээр үйл бас байдаг гэж. Түмэн билээ, түм маян бай. Одоо нийтийн хийгээд нийт тусан юм байхгүй. Тэгэхээр нийтээрээ ингээд бүгдээрээ л одоо ургас тариа муутай, гам муутай гэж чинь тэнд нийт хүмүүсийн нийтийн л байхгүй. Бүгдээрнгийнх нь одоо үлийн үр. Тэгээ хулгай хийсний үр дүн бол тийм байдаг. Тариа ургахгүй байх, ган гачиг ихтэй байх энэ чинь хулгай хийжээс улсууд бөөндөөний гадаа төрсөн ч байдаг юм уу. Тэгэл тэнд байгаа ихэнх цонх нь хулгай хийсэн багтал тэр нэг баахан хулгайч одоо чинь төвхтэй юм чинь бас хажуудаа байгаа хулгайгүй хүндэд нөлөөлөд байдаг байхгүй. Олон сайн хүн байвал бас тийж нөлөөлөд байдаг гэж. Ийм байна. За буруу явдлын үр дүн гэж нөгөө буруу 20 литр хийдэг хүмүүсийн тэрний үр дүнд бол бааз шээс балчиг шавар намагт орших, өмхийн муухай өнөр ханхлах, тогтохгүй таагүй орчин зэрэг уу гэж. За эдгээр муухай өнөр одоо тэр утааны өнөр шиг муухай шүү дээ. Айгүй муухай өнөр тий. Тэгээд тэр буруу явдлын үр дүн хэдий хийсэн одоо үлийн үр байсан. Шавар намаг муухай өнөртдөг шүү. За худал ярихын үр дүнд бол тариалан болон аял жуулчлалын үйл эцтэй хүрэхгүй байх, эвлэн найрамдахгүй байх, ихэнхдээ хуурах мэхлэх, аим шиг аюул болох шалтгаан. Эдгээр чинь худлаа ярьсны үр дүнд бас тохиолдолд. Худлаа ярингууд энэ хүмүүс буруу ойлгоод байгаа юм л да. Худлаа ярьсангууд тэгэл тариалан гарахаа болчих юм уу? Ёстой нэр бурхан худлаа биш. Тийм боловсролын үр гэдэг нь өөр. Энэ бол зөвхөн жижиг тийм дагалдах шалтгаануудын үр байгаа байхгүй юу? Үүрлийн үр өөр суугаар өөр өгж хэлээд байгаа шүү дээ, тийм. Тэр хэлж байгаа. За ховын үрд бол инхэл донхол ихтэй хат чулуутай өндөр намтай зорчход бэрх аюул гайхамшиг тохиолдох шалтгаан нөхцөл бүрдсэн байна гэж. За энэ нийтийнх тийм байна. Хувь хүний хувьд ч гэсэн тэр.
Ер нь л нэг аштайхан найз нөхд таарж өгөхгүй байгаад байдаг. Тэгээ урд насандаа бас л өөрөө хүн уурж явсан юм юу гэдэг юм уу тий. Гэхдээ нэг айгуу сайхан газар аштайхан баашаа аваатглаа гэсэн чинь л нэг цэвэрлэх байгууламжийн үнэртэй байдаг юм уу янз бүрийн байна да. Тэгэхээр нь солиол дахиад өөр газарсан чинь бас л нэг сонин үнэртэй болчихдог юм уу. Тэгэл нэг тийм үнэр дагаалайвал урд насандаа буруу одоо явдал энэ төр их оросч явсан. Тэрний одоо үр дүн юм байж тээ. Ер нь хуучин хүмүүс л хэлдэг шүү дээ. Ямар одоо үлийн үр юм бол доо гэж. Одоо миний л одоо урд хийсэн үлийн үр байх таа гэж. Тэгж ярьдаг үз. Манай эмээ энэ төр үл тийм тэгж яриад байдیں۔ Хизээ хийсэн үлийн үр юм бол доо гэж. За ийм жишээ нэ. За худал ховын үр дүн тийм байс. Ширүүн үгний үр дүнд хожуул тайз зүрхс модтой том хад чулуу хурц шавх хайраг том өхөр чулуунууд дүүрэн байх. Хатаж хэрэгссэн хүрхрээ нуур далай цөөрөм оршин байх. Давстай шоруугус говь цүл зэрэг тал газар нүгэл хилэнц зин газар аюул аим шиг олон бүрдсэн энэ төр ах шиг бол тэр ширүүн одоо хүний хараа зүгчээсэн энэ төр ийм үр дүнд байдаг гэж. За бидний хувьд бол бас Монгол орон сайхан л байдаг. Тэгтэл хүүтэн шүү дээ бас ахтар хүүтэн тий. За ийм жишээний янз бүрийн зүйл одоо тэнд төрдөг, тэнд амьдэрдэг тий. Тэндээс явахгүй л болдгоо үлийн үрээрэл заадаа тэгээ тэндээ байгаад байдаг. Өөр газар очичоор амьдарчаар зөндөө боломж багтал. Тэгэл тэндээ нэг уулын мухтай байгалиасан хүн төр байж л байдаг шүү дээ. Тэгэл тэрийг идэх ёстой л байдаг байна л. За чалчаа үгийн үр дүнд найл зур жимс моднон үл тогтох, цаг усаар үр тогтох, цагтаа үл боловсрох болоогүй хэрнээ боловсрож үзэгдэх, үндэс батгүй болох, удаан үл орших, үдсэглэн сайхан ой цэцэрлэг цэцэг түрээлэн нуур зөөрөм цөөрөх тэр байдгаа гэж. Хомхоос цэцэлийн үр дүнд худалчуулган сайн сайхан бүхэн жил бүр сар өдөр хоногоор доройтож хомсдож нэмэгдэхэ болох гэж. Аливаа юм доройтод байдаг бол тэр муу одоо хомхоо шундалтай сэтгэлийн үр дүн байдаг гэж. Олон хүний сэтгэл одоо тэгээд бохирдоод муудад ирэх юм бол тэр орчин нөхцөл тэгээд байгаль хүртэл муудна гэж хэлж байгаа шүү дээ. Бурхны намаар бол яг тэгж хэлж. Хүний сэтгэл муудахаар л одоо цаг муудлаа гэдэг бол цаг өөрөө гинт муудж байгаа зүйл шээ. Хүмүүсийн сэтгэл муудахтайгаа зэрэг цаг муудаж байгаа гэж хэлдэг юм аа гэж. 500 цаг болжээ гэдэг бол хүмүүсийн одоо нисванс уур муухай шунал те хүсэл ата хорсол энэ нэг дэврээд ирэхээр л тэгээ цаг муудаж байгаа тэрэ. Тэрнээс өөрөө гинтхэн тийм муу цаг гэж ярьж байгаа зүйл биш ээ гэж ингэж хэлдэг. За хорл цэцгэлийн үр дүнд элдэг өвчин тахал халдварт өвчин гамшиг зовлон гадаадын цэргийн дайн тулан хямрал ихтэг арслан бар зэрэг хорт могоо хилэнц торхоо галт хорхоо шавж олшрох хорт ягч сулгаад дээрэмч олшрох гэж байна. За буруу үслийн үр дүнд ертөнцийн эрхэмдээд түүх гарвал баларах ба үнэхээр ариун бос ёс бус үйлдэлүүд ариун дээд зөв зүйл тооцогдох ба авралын орон аврагч үүсгэд хүрнэ гэж. Буруу үзлийн үр дүнд бол одоо ийм буруу зүйлийг бол зөв гэж, дээд зүйлийг буруу гэх, буруу зүйлийг дээд юм сайн юм гэх ийм дөрвөснө тогтдог гэж байгаа юм да. Тэгээ энэ мөхөн бол эдгээрийн үр дүн байдаг юм аа гэж. За буйны үүлийг санахад бол хоёр байна гэж. Буйны үүлүүд эдгээрийн үр дагавар. За буйны үйл бол яг л нэг сая нүглүүдийнхаа эсрэг баг. Амьтны амьд таслах хулгай их буруу явдлын 3 гмиг мэдсээр нэгэн бэр их төгс буйн сэтгэлийн үүднээс тэдгээрийг үнэхээр хорих үйл ажлыг тойрох буюу эцэсгэл хорж боож чадсан үйлүүд биеэр үйлдсэн үйл болно гэж. За биеэр хийдэг 3 нүглээ чинь эсрэг биеэр хийдэг 3 буйн байна шүү дээ. Тэгэхээр явгаар амьд таслахгүй байх, хулгай хийхгүй байх, одоо элдээ бол авахаа зайдын байдлаагүй байх. Эдгээр бүгчин бол тэгээ бүр буйн сэтгэлийн үүднээс гэж. Үнэхээр одоо тэрэнд хичээгээд хорих тэрийг өөрөөр одоо хорддог тийм. Тэгээ энийг хорихын тулд чинь нөгөө нэг санваараа өгдөг шүү дээ. Нэгэн өдрийн санваараа өгдөг. Тэгээд гинэн санваараа өгдөг, гисэл санваараа өгдөг гэдэг. Ёс суртахууны хим хэмжээгээ сахиулж өгч байгаа юм. Хүн өөрөө гинтхэн сайн байна хийдэг юм байна л да. Тэгэхээр нь Бурхны ном чинь тэр хүний сайжруулахын аргамд зориулаад за нэгэн насаараа чи хулгай хийхгүй бай гэхээр хэцүү шиг байвал нэг өдөр битгий хулгай хий гэж. Тэгэхээр дүүч одоо Бурхан багшийн дүүчин өдөр юм. Энэ өдөр ийм нэг 5 самаарыг сахичаарай гэж. За тэгээд нэг өдөр сахиж чадсан хүн чинь ихтэйхэн сэтгэл сайхан ханамжтай гоё болоод ирэхтэйгээ зэрэг дараагийн нэг өдөр сард 1-2 удаа болдог юм. Тэгснээс үлдээ хүн чинь насаараа одоо ерөөсөө хулгай хийхгүй болох юм байна шүү дээ. Гүн чинь бүр сэтгэл санаа чин гоё сайхан байд юм байна. Цагаан хоол идээд нэг өдөр болсон чинь өөр бие хөнгөн байна. Заавал мах итгээр өвч ороод идэх зүйл биш юм шүү дээ. Тэгээд 7 хоногт 2 удаа 3 удаа бүр хөнгөн болд юм уу, турд юм уу, царай зүс нь гоё болд юм уу те. Олон янзын сайн талууд өгөөд ирэх зэрэг хүн ингээд зөв зүйлдээ ордог.
Тэгэхээр бурхны сургаал бол тэр зөв зүйлд хүрэхийн тулд наан жижиг аргачлалуудыг хэлж өгдөг. Тэгэхээр 40 өдөр гин тэр өдөр баахан буян хорчдیں۔ Гин бус өдөр нь хордгүй гинэ. Энэ бурхны шинтнүүд нэрээ бас сайхан мунхруулж байгаа шүү. Гэхдээ тэрэндээ асуудал биш байгаа байхгүй. Тэр чинь нэрээд өчигдөр өнөөдөр ижлэх нь л өдөр. Гэхдээ хүн чинь нэг юм ингэ тухайлчилж аваад тэр өдрөө зориулаад ингэ сэтгэл өвчтэй би энэ айгүй сайн өдөр юм байна. Энэ өдөр хийсэн буян бүр олон болдог учраас би энэ хүн чинь өөрөө цаанаа шунлын сэтгэл байгаа шүү дээ. Буяныг ч гэсэн би шунаал байгаа байхгүй юу? 10 хоноод нэг буян хурааснаас нэг өдөр 10 хоногийн буян хураачих санаатай шүү дээ. Ерөөсөө бидний сэтгүүч тийм байна. Болтлоо зүгээр энэ дээр байхан буян хураачи гэдэг юм уу? Энэ одоо самцтай дагуулаад тэр хүний сэтгэлийн дагуулна гэж байгаа. Бидний энэ уур мунхаг шуналтай сэтгэлүүдийг бурхны сан бол шууд одоо чи мунхах болохоос болж шуналтай болохоор болж ууртай юм чинь одоо чи зүгээр юу гэх гэж хэлдэг. Тэрийг одоо бараг нэгсэн дан аргачлаад ашиглаад өөрөөр нь нисвансаар гэж юм л да. Зэв төмрөө иддэгтэй адилхан тэр нисвансаар нэг дарах аргыг бас хэлж өгдөг. Зааж өгдөг. Улмаар хэлний 4 сэтгэлийн 3 энэ мэтээр найруулна гэж. За яг үнтэй адилхан бид нэр хэлээрээ худлаа хэлэхгүй байх, хов ярихгүй байх, дэмий чалчихгүй байх. Ийм 4 нүглийг хийхгүй л байхаас сурчих юм бол тэгээд тэр чинь өөрөө буян болчдөг. 4 буян 7 болчлоо. За сэтгэлээр энэ хүний юм шунахгүй байх тий. Гэхдээ шунаад ямар дээрч авчих шүү дээ. Шунахгүй л байх хэрэгтэй. Буруу үзэл хортой сэтгэл байны хорлох хүний хорлох гал ингээд байдаг. За ийм зүйлсүүд бол нүгэл хэлэнцээ одоо буянтай сэтгэлүүд болно гэж буян. Тэгэхээр одоо хүний нөхцөл байдлыг сайжруулах гэдэг нийгэм ярьж байгаа тий. Гадаад одоо нөхцөл байдал, материалын нөхцөл байдлыг сайжруулъя гэж. Тэгэл юм бол хүн одоо нүгэл хураахгүй нэ гэж. Тэр бол нөлөөлж байгаа юм. Одоо энд ингээд бид нэр хэрүүл тэмцэл их байхгүй, хоорондын атааж үнэтэй байх болох гайгүй байгаа үстэй. Тэр нь их л хүмүүстэй байгаа тусмал одоо аав нарын ажиллаж байгаа газар тий. Тэр дотор чинь ингээд нэг 50 дор ажиллаа хийчихэл байх юм бол тэр дотор нэгэнтэйгээ өрсөлдөд байх хэрэг байхгүй. Ямар хор найруулах бол гэж хүн хардаад байх юм байхгүй. Нөхцөл байдлыг бол сайжруулах хүн зүйтэй хүн орчинг. Тэгтээ орчин бол өөрөө хүний цаад нөгөө нэг уур мухах шунлын нисвансыг дарж чаддаг үгүй. Зүгээр нөлөөлдөг байхгүй. Бид нар бол шалтгаанаар нүглээс ангид байж чадаад байгаа юм. Тэрнээс биш үндсэн нөгөө нэг нисванс уур мухах нүглийг үүсгдэг сэтгэлүүдээ бол дарж чадаагүй. Тэгэхээр бол гадаад орчин нөхцөлийг бол сайн болох хэрэгтэй. Шалтгаанаар нь юмыг бол бас тодорхой хэмжээнд амар амгалан бий болгож болно. Гэхдээ үндсэн одоо тэр цаад язарыг бол дарж чадахгүй. Үндсэн язарыг дарна гэдэг нь үнэхээр тэр атаархдаг, бусдын урдуур орох гэдэг, бусдыг хөндлөхгүй өөрийгөө түрүүн тавьдаг сэтгэл дараагүй тохиолдолд тэр гараал ир. Тэгэхээр аливаа юмны үндсэн шалтгаан бол тэр уур мунхаг шунал 3 дээр очиж байгаа маа. Атаа хорсол тэр ингээд 5 муу сэтгэл байна, 3 муу сэтгэл байна. Эдгээр бүгдийг дарах хэрэгтэй бол бурхан ном яг ийм л сургаалыг хэлээд байгаа юм л да. Тэгэхээр нийгэм яаж өгдсөн хүн төрлөختөн тэр материалын нөхцөл байдлыг сайжруулах юм бол хүмүүсийг одоо амаргалан магалантай амьдруулна гэж үзсэн байхгүй. Гэвтэл хичнээн сайхан одоо нийгмийг байгуулаач гэсэн хүмүүсийн хор, уур, шунал, мухад тэрс арилахгүй байгаа шүү дээ. Улмаанд ахтар хорцуулж гарч ирэл байдаг. Хүн тодорхой хэмжээний хүрээл тэгэл тэрний цаанд проблем гараад ирлээ, асуудал гараад ирэхэд тэрэнд хариулт өгөөд төрлөختийн ийм нийгмийг байгуулчих юм бол жаргачих нэ л гэж бодсон. Тэрэндээ хүрээт гисэн чинь л дахиад цаана зовлон гараад ирсэн. Өөрөө л одоо би яах вэ гэд. Ядаж нэгэн зөв байл, хоёрын зөв байл та тий. Тэхийн тул бодгол бид бол жишээлх юм бол нэг сайхан гэрээ гой тогтоо болчих юм жаргачих шиг бодсон болохгүй л байна. Тэгтэл хажууд ингээд уургээд байгаа юмнуудыг дарамтлаа сайхан өөрийнхөө өгөнд болгох ч нэг сайхан жаргачих шиг болохгүй л явцсан тий. Бүгдийн загнаал өөрөө л хассэтгэлээр өөрийнхөө байдлаар байгаа бүгдийг өөрийнхөө өгөнд ортуулж болохгүй л даваас тий. Тэгэхээр яг хөө бусдыг хүндлээд бусдыг нөгөө тийжлэхэн л одоо хэмжээнд байж ээж тэхэл юм бол бас жамгалан жаргал хэлэх болсон ш. Дарамтаад байхтай зэрэг дарангуулаад байхаа зэрэг өөрөө амгалантай байна гэж ерөөсөө л байхгүй болоод байх чинь. Тэгэхээр бурхан бол дандаа гоё зөв одоо арга замуудыг хэлж өгдөг. Зөв амьдрах ухаануудыг хэлж өгдөг. Энэ нь өөрөө явсаар байгаа цаанаа бол бурхны одоо гэгэрсэн ухаанаар олж гаргасан тэр сургаал номтой тулдаг. Тийм учраас энэ бол зөв ном сургаалаа. Тэгэхээр зөв сургаал учраас энийг бол бид мэдэх хэрэгтэй. Амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ төр зургийн өнөд тэр амьдрах сургаал биш ээ. Цаанаа одоо өгж байгаа тэр философи нь өөрөө болвол зөвхөн зовлон байхгүй болох, амгалан жаргалан яаж бий болох вэ гэдгийг бол үнэхээр гэгэрсэн
бурхан бясалгаад бүр хичээгээд тунгаагаад шүүгээд оюун ухаанаа хурцлаад ингээд болоод гаргасан ийм ном юм учраас бурхан ном бол үнэтэй номоо чухал номоо гэж ингэж хэлдэг. За ингээд өнөөдрийн хичээлийг дүүл өндөрлөе. За аюугаа бичлэгээ зогсоож хэдүүлээ энэ дээрээс нэг өрлөгрийн талаагаас нэг ном уншиж өгнө. Таги жинэл сагвэг яваа те дандан даваа гунлаа гамбандан чадвар живзэн лусан даваа дамбин ямбор эндо салжи шоо.